гишүүдтэй өглөө нэмэд хүргэе. За энэ өргөн барьсан хуулийн төслийг дэмжих ганц нэг заалтууд байна, дэмжихгүй бас заалтууд байгаад байна. Тэгэхээр энийг тодруулж нэг хэдэн зүйл асуух нь зөв байх. За өнөөдрийн энэ манай болж байгаа наадмыг бол та 3-90 наадам гэж үзэж байгаа юм байна. Зөв. Тэгэхээр одоо 93 наадам гэдэг үг хэлэг рүү ороод явхаар нэг хүн одоо бөхөө барилдаад, морио унжурлаад, бууж ирээд ном сумаа харваад ингээд ийм наадам болно гэж ойлгох нь зөв. Энд чинь нөгөө шагаа харвааны асуудал орж ирэх үү? Нэг мөсөө одоо яаж байгаа юм чинь бууж ирээд шагаагаа харвчнаас зөв байлгүүд. Дараагийн асуудал нь гадаад улсад байгаа монголчуудын дунд зохиогдож байгаа одоо наадам гэх юм уу бүхэн барилдаанд чинь сумын болон аймгийн цол олгоно гэдэг юу нь яг хэр зөв бэ? Одоо өнөөдөр яг энэ монголчууд чинь яг олноор амьдарч байгаа Америк, Солонгос гэх зэрэг улсууд байдаг. Гэтэл цөөхөн монголчууд амьдарч байгаа улсууд байдаг. Энэ улс руу өнөөдөр жишээлбэл одоо нэг баг бүрдүүлээд би одоо очиод тэнд наадам зохион байгуулад өөртөө сумын ч юм уу аймгийн цол авчих юм боломж байгаа юу? Энэ нэгдэх энэ хуулиар тэгвэл одоо бас ганц нэг ойрын улсууд руу очиод нэг бүх зохион байгуулад нэг цолтой олчих юм боломж байна уу юу гэдэг бас юм цонх ангоогод анхаарал нэгдэж явах шиг байна. Тэгээ шагаа 10-ны талаар ер нь та энэ хуулинтай зохицуулалт оруулсан уу? Хэрвээ нэгэн тал одоо үндэсний спорт өдр гэж явж байгаа бол бид нар ч ер нь аливаа асуудал дээр шагаа 10 гэдэг зүйлийг сүүлийн үед бол асар хурдцтай хөгжиж байгаа. Маш одоо сахилга бат дэг журамтай, ёс жаягтай ийм үндэсний спорт бол одоо шагаа 10 байдаг. Тэгэхээр энэ дээр энэ таны өргөн барьсан хууль одоо ямар нэгэн бодлого гаргаж байна уу? За тэр дэмжиж байгаа хоёр асуудал байна. За тэр наадам болоогүй жилийн цолыг нөхөж олох дээр бол би бас дэмжиж байгаа маа. Тэр цар тахал алдар төвчний зохион байгуулагдсан зүйл дээр өнөөдрийг хүртэл хил ам дагуулад төрүүлсэн бүхэн цолоо авч чадаагүй ч гэдэг юм нэг ийм зүйл яригадаад байгаа. Энийг бол одоо бас нэг удаагийн асуудал гэж би бас ойлгоод байгаа. За олон хоног наадмаараас олон хоног амардаг болохыг одоо бас ер нь энэ баяр наадмарын цагаан сар энэ үндэсний баяр наадам гэсэн хоёр амралтаараа нэг амралтын нэг жоохон 50 тавьж өгөөд за бусад бас нэг зарим нэг амралтуудыг бол танах нь бол бараг зөв гэж би бас хардгийг. Наандаж одоо энэ зам тээврийн осол буурна л та. Цагаан сараар хөдөө орон нутг руу явж золголтой байдаг, амралтын богино хугацаанд ашиглагддаг. Наадмаар одоо бас тодорхой төвшөнд энэ төрийн байгууллагууд, хувийн хвшлүүд, ажил албанууд нь үргэлжилж идэг. Амралтынхаа богино хугацаанд шахагдаж одоо тэр болгон бүгд наадмаар ээлжийн амралтаа зэрэг авах боломжгүй учраас тодорхой төвшний одоо бас яруу сандруу зүйлээс бол одоо эрсдэл үүсдэг юм тохиолдол байгаа гэдэг л. За асуултанд хариулт. За Амгалбаатар гүшүүн хариулт микрофоныг нэ. Нэг. За Баярбаатар гүшүүнд баярлалаа асуулт асуусан. За өнөөдрийн 93 наадам маань яг 3-90 наадам аа. Яг 3-90 наадам. 93 наадам гэдэг чинь нэг эр хүний гурван энэ хийдэг наадмыг хилдэг байсан юм байлээ. Энэ бол яг бүх түүхээрээ нотлогдож байгаа зүйл ээ. Тэгэхээр бидний хувьд энэ 93 наадмыг оруулж ирж байгаагийн хамгийн гол амин сүнс нь хөдөө орон нутагт тэр дундаа сум аймагт за улсын наадам ч гэсэн энэ адилхан болчихж байна л да. Үндсэндээ бол одоо сүүлийн үед сумын наадам үздэг хөнгө болцсон. Нэг хэдэн бүхийн сургуулийн банд нар ирээл сумынхан наадам төрүүлэх бүх нь өмнөх өдөр нь тодорхой болчдөг. Сумын наадамд айргийн 5 морин тодорхой болчдөг. Сая өнгөрсөн жилүүдэд ялангуяа сүүлийн 3-4 жилд сумын наадмынхын азраг соёолонгийнхэн тоонд 5-д хүрэхгүй айргийн 5 моргүй болчиход ямар нэгэн ямар ч хамаагүй адуу мордуулаад нэг айргийн 5-ыг гүйцээдэг ийм руу орж штэ. Тэгэхээр нөгөө бидний өв соёл маань ард түмнээсээ холдоод цөөхөн хүрээл рүү шилжиж байгаагийн хамгийн том жишээ нь энэ байгаад байна. Тэгэхээр бидний хувьд нөгөө бидний үндэсний бахархал болсон баяр наадам маань яг ард түмнээсээ холдож байгаа шүү гэдгийг бол бас энэ дээр хэлчихье. За гадаадд цол олох асуудлууд гадаадд амьдарч байгаа хэдэн зуун мянган монголчуудаас ирсэн саналаа. Үнэхээр энэ бол бидний адилхан Монгол үндэстэй. Гэхдээ бид нар энэ харьд байгаа нь бол бидний буруу биш ээ. Бид нар бас амьдралын төлөө явж байна. Тэгэхээр бид нар бас жилд нэг ганц баярлахтаа бид нарт бас ийм төрөөс бас биднэрт нэг ийм зүйл дээр нь анхаарал өгчвөл бид нар бас нэг ганц баярлахтаа бас нэг ийм та нартай адилхан баярлчмаар байна гэдэг ийм саналуудыг энэ гадаадд амьдарч байгаа монголчуудын холбооноос ирүүлсэн. Тэгэд судлаад үзэхэд бас ч гэж болохгүй юм байхгүй байсан. Энийг бол ажлын хэсэг томилоод хэдүүлээ энэ дээрээ бас ярилцах боломжтой гэж ингэж харж байна. За шагаа 10-ны асуудал дээр бол өөрчлөлт ороогүй.
За тэгээд цол олохыг дэмжиж гин олон хоног амрахыг бол бас дэмжиж гинэ гэлээ. Тэгээд дэмжиж байгаад бас баярлалаа. За Баярбатар гишүүн тодруулъя. 1 минут. Тэгээ миний асуугаад байгаа асуулт нь одоо тэгээд нэг эрэгтэй хүн бол одоо энэ гурваар гурвуулангаар нь наадна гэж ойлгож байгаа зөв. Одоо жишээлбэл бөхчүүд өнөөдрөөс эхлээд сурын бэлтгэлд гарах хэрэгтэй байна. Морио өөрөө унж уралдах юм байна. Манай Ваасан жаргал гишүүний хэлээд байгаагаар нөгөө хүүхэд бол морь унахгүй болж байгаа юм байна гэдэг дээр би айгүй том дэвшил гарч ийн гэж хараад байна. За гадаадад байгаа зүйлээс жоохон ангилхан зүг бахаа л гэж л хараад байна. Тий. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр анхаараарай л гэж л. За Амгаланбаатар гишүүн хариулт. Гэхдээ энэ өнөөдрийн уламжлалт наадам яг явдгаар явагдана. Өнөөдрийн уламжлалт наадмыг огт хөндөхгүй штэ. Нэмэлтээр энд орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдрийн уламжлалт наадам болдгоороо болоод өнгөрнө. Наадмын дараа одоо жишээл 10 хоног амарч байгаа юм чинь энэ баяр Монголын үндэсний баяр наадмыг чи үзэхэд гаднаас хамаг жуулчид ирж байна. Тэгвэл 15 16 тийм одоо уяачдын наадам гэд хийдэгтэй адилхан наадмын дараа энэ одоо төр нэмэгдэж хийгднэ л гэсэн үг. Түүнээс бол өнөөдрийн наадамд ямар ч өөрчлөлт орохгүй. За Аюушийн Ариун зэ гишүүний